Амархан сайн байна уу? Үнтэй сайхан үлж байна уу? Химээх мэд хүндийн үгээр хичээлээ эхлэе. 11-р ангийн үндэсний бичгийн өнөөдрийн хичээлээр даавар нөхцлөөр хувиргах дасгалжлаа. Хичээлийн зорилго хэв байдлын давар болон холбох нөхцлөөр зөв бичих, холбох чадвар ахина. Дасгалын өмнөх мэдлэгээ сэргээн саная. Үгийн дундаадагт ардаа гişггүй бичигдэх гівлэгч үсгийг дэвсгэр үсэг гин. Дэвсгэр үсгийг зөөлөн дэвсгэр үсэг, хатууд дэвсгэр үсэг гэж ангилнаа. Энэ им ил инг үсгээр төгссөн байвал зөөлөн дэвсгэр үсэг. Б г эрс дээгэр төгссөн байвал хатууд дэвсгэр үсэг гин. Наамлинг багар сад гэж доодно. Эдгээрээс энэ Б, Д, эрсэл үсэг нь үйл язгар үндсийн төгсгөл тохиолдно. Энэ 6 үсгийг хувилах үсэг гинэ. Үүнийг навдар сал гэж тогтооно. Холбох гişгийн дүрмээ эргэн саная. Энэ Б, Д, эрсэл буюу навдар сал. И, Г-н эмээлэр ишгүйсгий яган молор гэсэн хувилгагч нөхцлөөр эхлэвэл эгшгээр болон үеэр холбоно. Навдар сал дээр Ж, Ч, Б-ст, Х-т, Г буюу жиж бусад дотор эхэлсэн үл хувилгагч нөхцлөөр эхлэх юм бол шууд залгана. Мөн эгшгээр төгссөн үгэнд эдгээр нөхцлийг шууд залгана. Үйл язгар үндсэнд залгарыг залгахдаа 1-р үйл үндсийн төгсгөлийг харна. Эгшгээр үү, дэвсгэр үсгээр үү төгснө үү гэдгийг харна. 2-р залгарын эхлэлийг харах. Хувилгагч үсгүй, эс хувилгагч үсгүй гэдгийг харна. 3-р шууд залгах уу, эгшиг болон үеэр холбох уу, эр үгэнд ордог хэлбэр үү, эм үгэнд ордог хэлбэр үү гэдгээ анхаарна. Нис, ол, ёв, өг гэсэн үгийг хувиргая. Төгсгөлийг ажиглая. Эс хатууд дэвсгэр, ил зөөлөн дэвсгэр, ёбуу эгшгээр төгссөн, өг г-гээр төгссөн хатууд дэвсгэр байна. Эдгээр үгэнд жоо, жуучуу, жүүчүү гэсэн даг, дэг энэ нөхцлүүдийг залгая. За эхлээд 2-дугаарт эдгээр нөхцөлийн эхлэлийг харна. Жуучуу, чуучуу эс хувилгагч гэсэн хувилгагч. Дагдаг эс хувилгагч. Энэ хувилгагч үсгээр эхэлжээ. 3-дугаарт жуужуу, чуучуу нь эс хувилгагч учраас шууд залгана. Гэсэн нь хувилгагч учраас эгшгээр холбоно. Дагдаг нь эс хувилгагч учраас шууд залгана. Энэ хувилгагч үсэг учраас эгшгээр болон үеэр холбоно. Өг гэсэн үгэнд үеэр холбоно. Үгнүүдэд хувиргаснаа харъя. Нис чүү, нисдэг гэхэд эсээр төгссөн учраас чуучууг шууд залгажээ. Нисүүн гэхэд холбох гişиг болсон байна. Олдог гэхэд шууд залгасан байна. Олгон гэхэд гişгээр холбосон байна. Олоо гэсэн мөн гişгээр холбожээ. Ёбоожуу, ёбоо гэсэн ёбон гэдэг гişгээр төгссөн учраас шууд залгасан байна. Өгчүү,
үгүй гэсэн үггүй гэхэд өгчүү гэхэд хувилгагч хэсэг учраас зэрэгсэн учраас шууд залгасан байна. Үгүй гэсэн гэхэд үеэр холбожээ. Дээрх нөхцлүүдээс нөхцөлтүүлэн холбох нөхцлөө холбон сэргээн саны нөхцөлийг сайтар ажиглаад тэмдэглэж аваад дасгал даалгавартай ашиглаарай. Тодхон холбох нөхцлөө сэргээн саны эр үгийн мөгөнд ордог хэлбэрийг сайн нүдэлж тэмдэглэж аваарай. Дараагийн дасгал хэвийн дагавар дээр нөхцөлтүүлэн холбох нөхцөлийг залгасан хэлбэрээр дасгал ажиллая. Хэвийн дагаврын ГГ ХХ-г илт гэсэн хувилбарыг сонгожээ. Хөгөөр гэсэн үгэн дээр Г залгасан байна. Тэгээд бэл бал бүгд сонгосон. Хөгөөргөл гэхэд ГГ-г залгахдаа шууд залгадаг дүрэн байдаг. Арил Г гэхэд мөн шууд залгана. Балжуу дагаврыг эгшэр төгссөн үгнүүд учраас мөн шууд залгажээ. Босхаа талаа гэхэд эсээр төгссөн үгээр хэвийн дагаврын Х хувилбарыг сонгосон байна. Талаа гэхэд эгшэр төгссөн учраас шууд залгажээ. Элт хувилбар дээр байр гэхэд эгшэр төгссөн үг байна. Тул гэхэд илээр төгссөн үг байна. Эгшэр төгссөн учраас элдууг шууд залгана. Мөн няхлаарыг шууд залгасан байна. Тул элдуу гэхэд дүрм ясаар холбох хишиг авсан байна. Магцыг шууд залгажээ эгшэр төгссөн учраас. Байдлын даавар дээр нэмэх тодтоо холбох нөхцөлийг залгасан хувилбар харъя. Чих эсхий хувилбарыг сонгосон байна. Бичи чихээ дэг сурчийнхаа гэсэн бичи гэхэд эгшэр төгссөн учраас шууд залгана. Чихээ эгшэр төгссөн шууд дэгийг залгажээ. Мөн эм үг учраас эм үгийн хувилбарыг сонгосон байна. Сор гэхэд чихаа гэсэн шууд залгасан. Чих нөхцөл маань өөрөө эс хувилгагч учраас шууд залганаа. Өгчихээ мэр мөн адил шууд залгасан байна. Ёбоо эсхий хуу эсхийх босоо эсхий дэг гэсэн хувилбар байна. Бос гэхэд эсхийгийн араас эсхий орсон учраас дүрм ясаар холбох хишиг авжээ. Эдгээрийг ажиглаад дараагийн дасгал даалгавартаа хэрэглээрэй. Хэвийн давраа эргэн саны өөрөө үлдэх хэв тэг нөхцөлтэй бусдаар үйлдвэрлэх хэв бусдын эрхэнд үйлдэгдэх хэв бусадтай хамтран үйлдэгдэх хэв бусадтай харилцан үйлдэлцэх хэв гэсэн утгуудыг сайн ажиглаад нөхцлүүдийг тэмдэглэж аваарай. Байдлын даавар энгийн үйлдэх байдал тэг нөхцөлтэй олноороо үйлдэх байдал төр үйлдэх байдал бичимтэй үйлдэх байдал бүр мөсөн үйлдэх байдал мөн утгуудыг сайн тогтоож нөхцлүүдийг тэмдэглэж аваарай. Гэрийн даалгаварт сурах бичгийн 90-91-р хуудасны дасгалыг зааврын дагуу ажиллаарай. Бурхан халдан уулыг уншаад минутаар уншиж хурдан ахиулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дарахгүй дулаан хувцалж дархлаагаа дэмжиж